энэ мэдээллийг монголчуудтайгаа хуваалцмаар байна. Би тэгээ би бүр ингээд хүүх юм бас байдаг юм ямар гоё юм пүүс маань заван болчлоо гэж хэвс цэвэрлэж яхаа худалдаж авах юм уугүй шүү дээ тий. Бизнесийн хичээлүүд байдаг юм бах та. Бэлгэр уншиж өгдөг тийм юу гэсэн цаг гэсэн хүүхдүүдэд. PlayStation 80 тонн дээр тоглолмоор байна. Гэтэ худалдаж авах. За сайн мэцхан уу байгаль маа байна. Канада улсын Бэри хотоос мэдчилж байна. За өнөөдөр 11 сарын 28. Тэгээд манай Бэри хотод маш их цастай гоё өглөө болж өгтлээ. Нэг иймэрхүү харагдаж байгаа да. За би өнөөдөр та бүхэндээ айгүй тийм хэрэгтэй чухал мэдээллийн тухай хуваалцах гад бэлдээ сууж байна. Ялангуяа гадаад байгаа монголчууд болон Канадад байгаа монголчуудад маань нэлээд хэрэгтэй чухал гоё мэдээлэл байх болов уу гэж бодож байна. За юуны төрөнд энэ бичлэгийг эхлэхээс өмнө энэ мэдээллийг монголчуудтайгаа хуваалцмаар байна. Монголчуудад маань хэрэгтэй. Тэгээд энэ тухай бүр улам монголчууд мэддэг байгаасаа өөрсдөө хөгжүүлээсэй гэж би айгүй хүсэж байна. Тэгээд эгчэндээ хүрэж ирээд тэгээд мэдээлэл аваач гэгээд надад өөрөө санал болгоод тэгээд надтай холбогдсон тэр эгчтэй маш их баярлалаа. За тэгээд энэ эгч маань болохоор Торонто хотод номын санд нэлээд олон жил ажилласан туршлагатай мундаг эгч байгаа. Канадад байгаа номын сангууд яаж ажилладаг, ямар ашиглах боломжууд байдаг, юу бид нар үнгүй үдж болох вэ гэсэн мэдээллийг надад хуваалцсан. Тэгээд айгуугаа намайг очиход ингээ бүр ингээд документ файл бэлдээд ингээд линкүүдийн бүгдийг бэлдээд ингээд нэг юм файл надад бүр өгсөн. Би скринээ шеэрлэнгээ тэр файлыг хараад мэдээллийг хуваалцъя. Тэгээ маш их хэрэгтэй юм байлаа. Тэгээ би миний бас мдээгүй зөндөө юм байсан. Би тэгээ би бүр ингээд хүүх юм бас байдаг юм ямар гоё юм пүүх тэгүүл нэрээ ингээд өшөө сураад өшөө ингээд яах боломж зөндөө байдаг юм биш тэг гэж мэдэж авсан. За би болохоор Бэри хотод одоогоор амьдарч байгаа. Өмнө нь бол би Торонто хотод амьдардаг гэсэн. Гэхдээ Торонто хотын номын сангийн карт нэмэн. Тэгээ сүүл номын сан энэ Richmond Hill буюу би одоо map дээр үзэлээ. Тэр номын сан дээр очихдоо би өөртөө карт нэлгсэн. Гэхдээ би өөрөө Бэри хотод байдаг учраас энэ Richmond Hill-ийнхаа номын санд болохоор би $5 төлж агаад membership карт авсан. Гэхдээ ер нь бол номын сангийн картыг бол үнэгүй авч болдог. Яг тухайн сурж байгаа, амьдарч байгаа, ажиллаж байгаа хоттой бол номын сандаа бүртгүүлээд үнэгүй карт аваад за одоо мэдээлэл рүү харъя. Торонтогийн газрын зураг дээрээс ингээд тайлбарлаад явъя. Би өөрөө болохоор энэ Бэри гэж жижиг хотод амьдардаг. Энэ мань болохоор Торонтогоос яг энэ Торонтогийн даунтаунаас ерөнхийдөө 100 км-ийн зайтай би энэ жижиг хотод амьдардаг. Яг энэ ариагаар тэгээ Торонтогийн ерөнхий ариад бол нийт 1 2 3 4 том номын сан. Тэгээ хамгийн их салбартай хамгийн том номын сан нь бол мэдээж Торонто Public Library ийм их салбар байдаг юм байна. За энэ дээр 100 бранч нэг л харагдахгүй л энэ да. Гэхдээ ер нь бол 100 салбартай байдаг гэнэ. За энэний хамгийн том юу нь болохоор энэ алдартай номын сан болохоор энэ номын сан байна. Та нар бүр энийг нь хардаа. Би Торонтод байхдаа энэ номын сан юусоо орж үзээгүй. Энэ хараа. Ийм гоё. Та Торонтод сурдаг, Торонтод байдаг бол энэ номын сангаар зочлоод энэ номын санд ороод суугаарай. Надад бол айгүй гоё санагдсан. Richmond Hill болохоор яг ийм 4 салбартай номын сан байна. Энүүнийх нь Монгол эгч сурдаг салбар дээр би очиж мэдээлэл авсан. За тэгэнгүүтээ хад өөр ямар номын сангууд гэдэг вэхээр Brampton-ны номын сангууд гэдэг юм байна. Mississauga-гийн номын сангууд, Oakville, Oshawa гэдэг нэлээд номын сангууд ингээ тусцаа салбаруудаар ингээ байдаг юм байна. Гэхдээ тэр номын сан болгондоо ахаад хэд хэдэн ингээ салбарууд яг тэр ариадаа ингээ нэлээд хэд байдаг юм байна. За би өнөөдөр яагаад ингэж map дээр үзүүлээд байгаа гэхээр мэдээж маш олон оюутнууд, маш олон хүмүүс бол Торонтод амьдардаг баг. Тэгэхээр би яг Торонтогийн номын сангийн тухай биш. Яг энэ надад одоо яг хүчинтэй байгаа member авсан номын сангийн карт маань болохоор Richmond Hill-ийн учраас би Richmond Hill-ийн номын сангийн аккаунт руу орж агаад хүмүүст өгж байгаа боломж бололцоонуудыг хэлээд яриад явах юм шүү. Тэгэхээр Торонтогийн номын сан бол хамаагүй том, илүү л их том боломж бололцоонууд байгаа ах гэж би ер нь үзэж байгаа. Тэгээд ямар ч одоо Richmond Hill-ийн номын сангийн карт юу н орё. Веб утас руу номын сангийн маань ингээд карт байгаа шээ тий. Тэгэхээр энэнийх маань ард одоо миний номын сангийн картны дугаар гахгүй тэрнгээрээ би орно. Номын саны хуудас руу ингээд ороод ирсэн байна. За эндээс ингээд надад таалагдж байгаа болон айгүй чухал гэсэн хэд юмнуудыг л яриа авчи. Тэгээд бүгдийг нь ярина гэх юм бол маш их цаг орно. Тэгээ бас айгүй гой зөндөө юмнууд байдаг юм билээ шүү. За тэгээ хамгийн их бас таалагдж байгаа юм маань гэх юм бол бас эднээс байна. Library things гэдэг. Одоо эндээс та номын сангаас юмнууд зээлж хэрэгжилж болох юмнууд гэсэн. Жишээлбэл ингээд аялал гаргах чинь нэг үүргэвчтэй аялал гаргах чинь ингээд үүргэвчтэй аяллаа зориулаад даах юм худалдаж авч яснаас нэг удаа л явах аялал, хоёр удаа л явах аялал бол энийг номын сангаас ингээд зээлээд аваа явчих болно.
Жишээлбэл бас нэг энэ надад айгүйх таалагдж байна. Галт тогооны юмнууд агаад одоо жишээлбэл хүн ингээд торт хийж үзье. Ерөнхийдөө бол би торт хийх сонирхолтой байна уу? Бекери хийгээд үзье гэсэн үед бол заавал бүгдийг нь очиод нэг нэгээр нь худалдаж аваад тэгэл нэг удаа оролдож үзчихлөө. За миний биш юм биш юм байна гэд хаяхаар чи энэ зөндөө авсан худалдаж авсан юм чи хайрна штэ тий. Тэгэхээр ингэж худалдаж авч үзэхгүйгээр зүгээр ингээд номын сангаасаа зээлээд хэрглэж болох юм байлээ. Тэгэл ингээл найз нөхөдтэйгээ бас ингээд аялал зугаалгаад гаргаж байгаа. Өвөл хайкинг хийж байгаа хүмүүс бол энийг бас аваад зүгээр түр зээлээд хэрэгжилж болох юм байна. Тэгэл зээлэл хэрэглэл буцаагаал номын санд өгч шүү дээ. Ганцхан хэрэглэх, хоёрхан хэрэглэх юмнуудыг заавал худалдаж авалгүйгээр ингээд номын сан ингээд энэ боломж болцоогоор ингээд үнгүү хангаж өгдөг юм билээ шүү. Тэгвэл бас ингээд тоглоом те PlayStation 19 тон дээр тоглолмоор байна. Гэтэ худалдаж авмааргүй байвал бас номын сангаас очиод зээлээд аваа авчиж болно шүү дээ. Энэ бас караоке систем байдаг юм. Яг найз нөхөдтэйгээ кампинг, коттеж энтерд амархаар байвал караоке тэгээ бас нэг гоё party lights энэ light might-ыг худалдаж авч яснаас тэгээ ингээд зүгээр номын сангаасаа зээлээд авчиж болохоор байгаа байхгүй хэрглэж те. Энэ бас их таалагдсан. Одоо ингээд өөрөө жишээлбэл ор авлаа, ингээд 9 шидэ юм авлаа, угсархад те бүх угсарж байгаа юмнуудаа ингээд худалдаж авч яснаас номын сангаас очиод бас араа энэ номын сан ерөөсө бүх ингээд угсардаг юм багаж тоног төхөөрөмжүүд байгаа байхгүй. Бас ингээд хевс маань заван болчлоо гэж хевс цэвэрлэж яхаа худалдаж авах юм уугүй шүү дээ те. Тэгэхээр зүгээр энийг очиод номын сангаасаа зээлээд тэгээ очиод угааж болохоор байна. За энэ бол номын сангаас зээлж хэрглэж болох юмнууд байна. Ерөнхийдөө бол бүх номын сангууд иймэрхүү юм байгаа. Гэхдээ хэр том, хэр жижиг гэдгээс шалтгаалаад зээлж болох, хэрглэж болох юмнууд нь янз бүр байгаа хаа. За дараагийн миний дуртай энд сонирхсан юм бол энэ digital resource гэдэг иймэрхүү юмнууд байна. Эндээс одоо ингээд хүн ингээд юм ингээд сурмаар байна. Гэхдээ ингээд сурахын тулд дахиад шинэ кодж сурах юм уу? Их сургууль сурах юм уу? Дахиад курс мөнгөөр худалдаж авах юм уу? Тэрэндээ дахиад би өөрөө сонирхолгүйгээ бас мэдэхгүй байж болно шүү дээ. Тэгэнгүүт энэ ч нэрээ ёо бүр айгүй гоё бүх юмнууд байна лээ. Тэгэл одоо хүүхдийн юм байвал хүүхдтэй юм үзмээр байвал хүүхдэд одоо хэл сурж болох тий альсгүй ингээл бас даалгаврууд нь дөнгөж Канада шинээр ирсэн хүүхдүүдэд даалгаврыг хийхэд туслагч төрөлт байдаг юм билээ. Тэгэл өөрсдөө юунд хэрэгтэй нэ тийнейжер хүүхдүүдэд юу хэрэгтэй нэ тий ингээл хүүхдүүдтэй ингээл харж болох нь шүү дээ. Нараа driver license юу G1 тестэд ингээд онлайн тест байна. Тэгээд New to Canada гэж байгаа. Шинээр Канадад ирсэн хүмүүст юу байна гэл ингээл харах нь шүү дээ. Бид нар нэг яг юу шинээр Канадад ирчээд юу сурахаа мэдэхгүй шүү дээ гол нь. Тэгэхээр яг юу сурах боломжтой юм бэ гэдгээ зүгээр ингээд ороод харчих болох юм байна шүү. Тэгэнгүүт ёо надад бүр нэрээ энэ LinkedIn learning гэдэг тухай би өмнө нэг Канадад ирээд хэрэггүй гэсэн бичлэгэн дээр энэ learning-ийн тухай ярьсан шүү дээ. Энэ бол нэр үнэхээр гоё сайт. Тэгээ би энд бол үнэхээр дуртай. Ягаад гэвэл би энэ LinkedIn learning-ийг би юу яадаг вэ? Оюутан байхдаа нэг манай сургуулиас бүх сайтных нь үнэгүй өгчдөг гэсэн болохоор би ингээд ороод айгүй хичээлүүд үздэг байсан. Гэхдээ би ингээд хичээлийнхаа хажуугаар юм сураад эндээс нэмэлтээр юм сураад ингэнгүүт цаг зав айгүй баг гардаг гэсэн л та. Тэгээд оюутан байх үедээ энэ үнэгүй юмыг боломж ололцоог ингээд хангалттай тултанд ашиглаж чадаагүй үедээ би байсан байхгүй. Тэгээд айгүй харамсаад айгүй юм харамсаж байсан. Яхаад гоё зөндөө үзэх хичээлүүд байсан штэ гэдээ боддог байсан байхгүй. Тэгсэн чинь намын сангийн картаараа ороод үнэгүй энэ хичээлүүдийг ингээд авч болох юм билээ. Би сайтаараа Richmond Hill-ийн номын сангаар ингээд орцсон байгаа. Тэгсэн чинь ингээд би тэгээд үзэхгүй юу маань өөрөө хэр үнэтэй ингээд LinkedIn Learning маань өөрөө хэдэн төгрөгийн үнэтэй сайт байгаа юм бэ гэсэн чинь сарын $40 юм юу байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нэр бүр үнэхээр гоё. Хэрвээ тэгээд би одоо энэ дээрээс бүр юу ч сурч болно. Би аяг оюутан байхдаа энэ дээрээс яг юу ингээд сурдаг гэсэн хэрэг лого дизайныг аягүй үздэг гэсэн. Лого дизайныг одоо зөндөө гоё курсууд байгаа шүү дээ. Энэ ихнийх хэлэхэд 2 цаг 49 минутын хичээл байгаа байхгүй юу. Нийт хэдэн хүн үзсэн энийг одоо 6,000 хүн үзсэн байна. Тэгэл энийг бол 74,000 хүн үзсэн байна гэл. Тэгээ 4 цагийн хичээл. Тэгээ энэ чинь ороод ингээд би ингээд оронгуудаа бүр айгүй гоё эмгцэгцтэй хүмүүс чинь бүгд контестууд ингээд хажууд нь харчин эндээс энийг нь үзье энэ нь болохоор 3 минут 4 минут юм байна гэдэг ингээд бүх юм нь байдаг болохоор за ингээд хамаагүй ингэж оруулж болохгүй бах гэж бодож байна. Яа гэм бол ингээд бүх хичээлүүд нь ингээд байдаг. Дээрэс нь эндээс ингээд юу яадаг файлуудаас давхар ингээ өгчдөг юм бэлээ. Тэнгүүтээ энэ сертификат бас авч болдго юм байна. Тэгтээ би нэг үзсэн LinkedIn Learning-аас сурсан сертификатыг ингээд яг ингээ мэргэжлийн төвшин сурсан их сургуулийн дипломтой дүүцгүүцээр ингээд ашиглаж болохгүй ч гэсэн одоо жишээлбэл өөрийнхөө LinkedIn профайл байгаа шүү дээ. Тэр профайл дээр байршуулад одоо ийм сертификат энэ Learning-аас ингэж авсан гэдэг ийм сертификат ингээд өгчдөг юм бэлээ. Тэгээ бүх хичээл тэгж өгдөг юм байна. Яг тусгай нэг хэд хэдэн хичээлүүд тэгж өгдөг юм байна. Тэгээ авчих юм бол чи CV-н дээрээ бас тэ нэмэлтээр ийм
юу сурсан гэдгийг үзүүлэхэд амар хэрэгтэй мэлээ. Би одоо жишээлбэл график дизайнер мөртлөө одоо надад бол график дизайнаас гадна маркетинг хичээл би амар аюу сонирхолтой сурыг гэж бодоод байгаа байхгүй. Тэнгүүд би энэ маркетингийн хичээлүүд ингээд аваад үзэж болж байгаа байхгүй. Тэгвэл би бас SketchUp-ийн хичээлийг аюух үздэг байсан. Өмнө оюутан байхдаа. Тэгээ ингээд үзэнгүүд жишээлбэл энэ SketchUp-ийн хичээлийг ихэд 14,000 үзсэн, 30,000 үзсэн гэдэг аюу тийм байгаа. Beginner дөнгөж сурж байгаа хүмүүс зориулсан байна. Intermediate гэдэг агсан түвшинд суралцж байгаа хүмүүс зааж байгаа хичээл байна тий. Тэгээ энэ дээрээс би юу хайгаад ах юм? Course гэж байгаа. Зөв course-уудыг энэ course-уудыг авч сурах юм бол юу байхгүй юу? Тэр нэг сертификат юмнуудыг авч болно гэсэн үг л дээ. Гэтэ энэ дээр уг нь дурдсан байдаг юм билээ. Тийм сертификаттай гэдэг энэ дээр нь харагдахгүй байх юм. График одоо жишээлбэл маркетингаас сурсан хүмүүс байвал ер нь график дизайны мэдлэг чадвар аягүй хэрэгтэй шүү дээ. Adobe програмууд дээр яаж ажиллах уу гэх тээ. Ёо my god энийг л харцуултаа 116,000 хүн энийг үзсэн байгаа. Нийт 2 цаг 3 минутын хичээл layout foundation гэнэ. Ерөнхийдөө график дизайны ерөнхий мэдлэгийг одоо миний энэ график дизайнаар сурсан эхний 1 жилийн мэдлэгийг өгчих юм биш үү те. Бүр аягүй гоё. Тэгээ энэ хичээлүүдийг үзээд өөрийгөө хөгжүүлээд явах бүр үнэн боломжтой юм билээ. Тэгээд энэ бол үнэхээр маш том боломж. Энийг л харцвал график дизайны типүүдийг л тэгэхээр 400,000 хүн үздэг. Одоо бид нар ингээд айгүй хоцрогдох гээд байгаа байхгүй. Хүмүүс хэрвээ одоо онлайнаар авж байгаа зөвхөн ингээд коллеж сурж, их сургууль сурж ингээд мэдлэг авна гэдэг чинь бол ерөнхийдөө бол маш их цаг хугацаа мөнгө үрсэн асуудал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү курсуудыг бүр үнэгүй өгж байгаа дээр нь аваад сураад ингээд явах юмнууд айгүйх байгаа байхгүй. Тэгэхээр миний бодож байгаагаар би ингээд бодсон одоо ингээд хүн юм сурна гэдэг чинь болохоор ерөөсө хэдэн төгрөг төлнө гэдэг нь бас нэг чухал биш. Хамгийн гол нь хандлага буюу надаа өөрөө ингээд энэ юмд цаг гаргаж чадах нь уу би ингээд энэ юмыг сурахын тулд цаг гаргаж чадж байгаа юу гэдэг чинь айгүй чухал гэдэг юм билээ шүү дээ. Тиймээс одоо энд ингээд үнэгүй байна гэдгийг мэдээд авцсан чинь та ингээд өөртөөхөө ингээд сонирхол нэцүүлээд ингээд бүх хичээлүүд ингээд сурах боломжтой. Тэгэхээр одоо энэ ингээд бүх юм хөгжсөн үед чинь те юу л энэ сурах юм маш их байна. Жишээлбэл график дизайн, лого дизайнаас өөр юу гэж болдог юм. Бизнесийн хичээлүүд байдаг юм бах та. Бизнес гэж бичээд үзээ л да. Тийм байна. Ингээд 43 минутын хичээл байна. Энэ бүр 500,000 learners гэж хүмүүс үзсэн тийм. Ерөнхийдөө бол график дизайнер төгссөн ч гэсэн маркетинг хичээлүүд авмаар байгаа байхгүй. Тэгэх юм бол би одоо ингээд ямар ч компанид маркетингаар ажилд ороход би ингээд маркетинг хичээлийг энэ дээр сертификатаар сурцсан гэсэн мөртлөө графикийн давхар чадвартай гэх юм бол ажилд орох боломж маань илүү нэмэгдээд явчихна гэсэн үг байхгүй. За ингээд энэ үнэгүй энэ LinkedIn learning-ийг бүр үнэхээр тулталсан ашиглаарай гэж би хүмүүсийг бүр үнэхээр их гуйж байгаа. Хүсэж байгаа шүү. Энэ бол үнэхээр гоё. Тэгээд бодлоо энэ чинь үнэн хэдий сарын $40, жилийн $240 ингэж авч яснаас энэ ингээд өөрхийгөө library-гийн картаар ингээд үзнэ гэдэг чинь бүр үнэхээр том боломж шүү. Заяа. Хэрвээ ингээд Торонтогийн номын сангаас энэ LinkedIn learning-ийн юг өгдөг үгүйг мэдэхгүй байна. Тэгэхээр хэрвээ байхгүй байвал үнэхээр сурмаар LinkedIn learning-ээс сурмаар байвал сарын $5 юу очиж болно Richmond Hill дээр membership юу нээлгээд тэгээд энийг сар болгон сураад тэгээ явж аж бас болно. За тэгэнгүүт дараа нь юу вэ? Эндээс бас тэгэл ингээл drive нэг жолооны шалгалтандаа бэлдэж болж байна. Энэ Mango гэдэг энийг яриадсэн. Энэ ингээд хэл сурдаг аппликейшн гэсэн. Энэ бүр айгүй сайн, айгүй хэрэгтэй, айгүй юу popular гэдэг тэр ихч маань хэлээд байсан. Create an account гинэ. Зааж би нэг өчтөр оруулах шиг болсон шүү дээ. Яаж орлоо? За энэ Mango руу орчлоо. Би юу номын сангийнхаа аккаунтаар бүртгүүлээд ингээ орсон. Тэгээд янз бүрийн хэл үүдг юм билээ. Одоо жишээлбэл хятад хэл үзээ л да. Chinese language гэдэг. За Cantonese, Mandarin гэдэг. За Mandarin-ыг үзээ. Тэнгүүт ингээл бүх ингээл юунууд шүү дээ, тэ. Хичээлүүд байна. Тэгэл юутай холбоотой энэ тэр болгонууд ингээд үзээд суух боломжтой байна. Тэгээ ингээд энэ Mango гэдэг юу бас ашиг сураарай, хэл мэд сурах жагаад хүүхдүүдтэй бас хэл сурах жагаад. Гэхдээ хүүхдүүдийн хэл сурдаг юм чинь тустай бас өөр юм байлаа ш хүүхэд гэсэн хэсэгтэр. Тэгэхээр бүр илүү сонирхолтой, илүү гоёор хүүхдүүд заадаг гэсэн үг. Эндээс хамгийн том хэрэгжилж болохоор юм гэх юм бол тэгээ ихэнх одоо тэр ихч маань надад ингэж хэлсэн л дээ. Яагаад энэ Торонтогийн энэ Richmond Hill-ийн номын сангууд ийм айгүй их ингээд юмыг даагаад үнэгүй орох entrance fee бүх юмыг ингээд даадаг ийм боломж бололцоо өгдөг вэ гэхээр эн чинь юу юм гэсэн шүү дээ. Номын сан гэдэг чинь нөгөө нэг хотын
ингээд такс төлөгчдөөсөө санхүүждэг болохоор маш баян. Тэгээд бүх боломж бололцоог өгөхийн тулд ингээд номын сангууд ажилдаг. Тэгэхээр номын сан гэдэг чинь ерөөсөө ном уншдаг газар биш. Одоо хотын бүр нэгдсэн систем сүлжээ гэсэн утгаараа ажилдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бүх энэ хотоосоо амьдарч байгаа хотоосоо авч болох боломж бололцоо, сурж болох мэдлэг, мэдээлэл тэгээ хотод үзэж болох үзмэр үйлчилгээ бүх юмныг номын сангийнхаа картаар үнгүү авах боломжтой юм билээ. За би энэ дээр юу ихэнх маань ингээд бүгдийг ингээд бичээд өгсөн юмсан. Одоо энэ ямар музейнүүд дээр бид нэр ингээд энэ номын сангийнхаа картаар орж үзэх боломжтой вэ гэх тийм. Энэ Ontario музей гэж байна. За энэ музей одоо энэ арт галерей энэ болгоныг үзэхэд айгүй ер нь бол бүгд ингээд entrance fee-нүүдтэй байгаа шүү дээ. Орох ингээд тасалбарын өнүүд. Энэ тасалбарын өнүүдийг нь би бас ингээд зүгээр сонирхоод бичсэн. Тэнгүүд энэ Ontario музей л гэхэд болохоор такс нь болохоор $19 гэдэг юм байна. 15, 12 гэл ерөнхийдөө энэ музейнүүд чинь ер нь үнэтэй шүү дээ. чинь $10-20 гэдэг чинь. Ингээд номын сангийнхаа картуудыг ашиглаад ядаж энэ үзүр үйлчилгээ энэ парк одоо энэ гой арт галерейнуудыг үзээрэй. Би нэрээ эднүсүүдээс алин ч үзээгүй. Одоо очиж үзмээр л даанч арай л холдоод байна тий. Тэгэхээр ингээд Торонтод байгаа тэнцэнэ амьдарч сурж байгаа үед эднүсүүдийг маш их юу ягаарай. Хэрэглээрээ тултална. За одоо эндээс ингээд номын сангаасаа ерөнхийдөө бол тийнейжер бас оюутан залуус аягүйх байгаа шүү дээ. Одоо энд сурахаар ирсэн. За тэнгууд бид нар тэгвэл яг ямар үйлчлэгээ авч явах боломжтой юм бэ гэдгээ яг энэ хэсэг рүү ороод үзье. Нийтэн залуусууд чинь те нэг группээр хичээлээ хийх ч юм уу альсгүй ингээд презентацийн төртөө бэлтгэхээр ингээд номын санд ингээд тусдаа өрөөнүүдээ ингээд захиалаад бук хийгээд ингээд орж болдог. За санаж байгаа бол манай найз Заяа бит хоёр нөгөө нэг Канадад тэтгэлэгтэй сурах гэсэн нэг блог хийсэн шүү дээ. Тэр блогийг битээр бас номын санд тийм нөгөө нэг study room түрээс юу яагаад түрээслэг нэ бук хийж байгаа. Тэгээ битээр тэнд орж бичлэгээ хийжсэн. Тэгэхээр яг тэрнтэй адилхан ингээд study room-ууд ингээд ерөөс айгүйх ингээд бук хийж бас болно. Бас тэгээд одоо энэ програмууд руу н орж үзье. Эндээс гэх юм бол яг сургалтын үнэгүй сургалтууд шүү дээ. Хизээ ямар үнэгүй сургалтууд явагдаж байгаа вэ гэсэн юмнууд байна. Жишээлбэл энэ 11 сарын 29-нд 2-4 цагийн хооронд гэж байна те. Юу юм утасны кейс мэснэл утасны кейс мэсээ гой болгох тухай хичээл юм шиг байна. Тэгэл эн чинь өөр 3D printing нэ энэ 3D printing машинууд ихэнх номын сангууд одоо бол байгаа. Тэгээ бүх тэр нөгөө 3D printing-ийн тэр нөгөө утас нь wires гэдэг чинь тэр мөрүүд бүгдээрээ өнгөө цаанаас хангагддаг. Тэгээд хэрвээ 3D print ашиглаж чаддаг бол тэнцэн бол өөрөө очоод тэг өнгөө тэр материал цэтрал нь бэдэн байгаа болохоор гой ингээ 3D модулууд хийгээд ингээ гаргаж болно. Хэрвээ 3D машин ашиглаж чаддаггүй бол одоо энэ юу хичээлээ шин өнгөө заах энэ хичээл дээр нэг удаа суучих юм бол тэр машинаа ашиглаад хэрэглээ сурч болохоор тэгэж бас болж гин fabric printing гэж энэ дээр болохоор цүнхэн дээр, подолкон дээр яаж принтинг хийх үү, яаж загварыг гаргахгүй гэсэн хичээл нэг цагийн хичээл бас 12 сарын 3-нд болоод явагдахаар харагдаж байна. Энэ дээр бол заавал нөгөө нэг хичээл авсан байх хэвээр тийм requirement тавигддаг юм байлээ. За би энийг бол юу гэж харсан гэхээр би бүр надад үнэхээр их таалагдсан. Одоо жишээлбэл жижиг бизнес эрхлэж байгаа хүмүүс шүү дээ. Small business owner-ууд ч юм уу те. Нөгөө нэг өөрөө нөгөө Ontario Cottage гэх cleaning service-тэй шүү дээ. Тэрнийхээ подолк ингээд хэвлэхээр очие гэж боддог байхгүй. Энэ тэр номын сан дээр подолкууд нь өнгөө зарагддаг гэсэн. Өнгөө зарагддаг юм гэсэн чигээ. Зарагддаг гэсэн нэг подолк нь $5 гэлөө $10. Тэгээ аваад тэнцэнэ би өнгөө тэр логогоо хэвлээ цамцсан дээрээ юун дээрээ наануу ерөөсө хамаагүй. Тэгэхээр би одоо нэг 10 подолк ч юм уу те тэнцэнээс худалдаж аваад өөрөө тэнцэнэ логогоо хэвлээд ингээд явъя гэж бодож байгаа. Эсвэл бас ингэж гой график дизайн өөрөө гаргацдаг хүмүүсээ дизайнаа гаргачаад подолкон дээрээ тэнд очиод өнгөө хэвлээд тэгээд ингээд бизнесээ эхлээд ингээд бүх юмудаа худалдаж авахгүйгээр ингээд өнгөө юмнасаа эхлээд ингээд өөрийгөө хөгжүүлээд явах нь хэр их боломжтой юм бэлээ. За тэгээ юу вэ нөгөө нэг нэхмэлийн сургалт байна. Ихэнх чинь бас нэг хэлсэн юм маань болохоор айгүйх таалагдсан. Одоо нөгөө нэг тэр art craft section гэх бүр юм том юу хэсэг байгаа байхгүй тэнцэн бас юу байдаг гэсэн одоо оёдлын машинууд. Тэгэхээр одоо би тийм юм оёх гээд ийм юм оёх гээд тэднийгэрт очих гээд оёно гэж ярьдаг гинэ. Тэгэж оёхоор ингээ айл майл очиж оёдлын машинтай айл сургуулж яснаас номын сан дээр очиод юм оёчиж болно. Бүр үнэхээр гоё ягаацтай тий. Тэгэл энэ юу юм эссе бичих юм бичиж сурах энэ төр дээр бол ингээд сургалт амжаанууд өнгөө явж байна. Dreamcatcher хүртэл Dreamcatcher-ийн одоо нэг зүүд манагч штэ тий. Тэрүүний ингээд сургалтаас явагдаж байна. Чи бүх юм цаанаасаа өгдөж болохоор зүгээр ингээд хагасаа өдөр юм байна. Тэгээд 2 цагийн сургалтанд дээр тэгэл ингээд хүүхдтэйгээ ч юм уу өөрөө ганцаар очиод тэгээ иймэрхүү юм дээр очиж сурах юм бол найз нөхөдтэй болно. Чиний connection өргөж нь тий. Тэгээ энэ бол зүгээр сургалт амжаанууд нь үзээс. Одоо тэр бас нэг art craft гэдэг нэг section байдгаас гадна нэг өрөөнүүд ингээд study room, meeting room гэх ингээд захиалж ингээд booking хийж болдог гэж байгаа шүү дээ. Бас нөгөө нэг ийм өрөөнүүд байдаг гэсэн.
тэрийг өглөө AV room гэсэн. AV room гэдэг чинь нөгөө нэг подкаст хийж болдог. Тийм бүх юм ингээд дуугүй тусгаарлагдсан гэрэл юмнууд ингээд бүх цаанаасаа бэлэн юм бүр подкастны өрөө ингээд түрээсэж болдог юм билээ шүү дээ. Маань тэр хичээлж байгаа хоо одоо энэ номын сангийн бүх боломж бололцоонуудыг тий солонгосчууд тэгэл ингээд хятадууд бүр айгүйх олон хүмүүс маш сайн хэрэгэлдэг гинэ. Тэгээд тэр ихч манд би монголчуудыг айгүй хэрэглээсэй гэж бодож байна. Тэгээд монголчууд манд гол нь өөрсдөө мэддгүй учраас хэрэглэж ийм юм байдаг гэж мэдэхгүй учраас хэрэглэж чадахгүй байх шиг байна гэд. Тэгээ чи ингээд хэлээд өгөөч гэд надад хэлээд надад айгүй гоё санагдсан би тэгээд маш их баярлалаа. Тэгээд энэ номын сан чи бүр үнэн гоё. За одоо нөгөө нэг оюутнуудын шалгалт шүүлгэний хугацаа болох гээд тэгээд нөгөө номын сангийн юу ингээд цаг ингээд уртцсан гэжсэн бүр сонстоо 12 цаг хүртэл номын сан ажиллаж ингээ боддоо бүр үнэхээр гоё. Тэгээ ер нь 9-гээд номын сан хаадаг юм шиг байна. Тэгээ extended hours гэдэг одоо 9-оос бүр шөнийн 12 цаг хүртэл ингээд ажилдаг болсон юм байна. Одоо ингээд нэг яг шалгалт шүүлгэний үеэр. Тэгэхээр үнэхээр л нэр хүүхдүүдээ гэсэн тэгэнгүүтээ бас хүнээ гэсэн айгүй гоё ажиллаж байгаа зэн номын сангууд. Тэгээд та хэд минь өөрсдийнхөө ингээд номын сангийнхаа веб хуудас руу ороод маш их судалгаа хийгээд маш их жахавтай ерөнхийдөө бол ингээд энэ номын сангийн вебсайт руу ороод би нэг 10 минут л эргүүлсэн баг. Тэгэхэд нэр пүүх гэсээр гал таарсан нэрэ. Тэгээ би ингээд энэ их жахаа өгсөн надаа ингээд энэ линкүүд ингээд бэлдээд өгсөн шүү дээ. Энэ бэлдээд өгсөн линк гэдэг чинь л ерөөсөө бүгдээрээ энэ номын сангийнхаа сайтн дээр байгаа л та. Тэгээ сайтуудын эдэн өдрөнд би ингээд ороод үзсэн аахгүй. Тэгсэн чинь бас ийм юу байгаа аахгүй. Press reader гэдэг энэ сонин сэтгүүл онлайн юу уншиж болдог. Тэгээ уншихаар байна. Тэгээ энэ бүр айгүй гоё юу юм бэлээ шүү дээ. Энэ нэг сайн энэ хийчихвэл бид нар юу шүү? Өнгөө. Энэ чинь сарын $40 үнэтэй юм байна шүү дээ. Энэ юуг ингээд listen гэдэг сонсож бас болдго юм бэлээ. A city in grief but united. Тэгээ ингээд ном сэтгүүл сонин унш сонирхдаг хүмүүсээ бол заавал сэтгүүл сонин аваад авахгүй ингээд хамгийн сүүлийн лейт мэдээ гэдэг энэ одоо юу бас л муухай мэдээ шүү. Өнөөдөр 27-28 өчигдрийн орсон мэдээ. Өө чи өдөр болгон ордог мэдээ юм биш үү? Ямар гоё. Мэдээ сонин орчин тойронд юу болж байгаа гэдэг сонирхдаг хүмүүс бол энэ мэдээнүүдээ ороод уншиж чадахгүй сонсоод ингээ явах юм байна. Энийг сайн энэ хийхдээ номын сангийнхаа картаар хийгээд орж ирсэн шүү. Би орж олж ирсэн. Тэгээд энэ нь болохоор бас айгүй зүгээр санагц. Одоо нөгөө цаг үе чи айгүй хурдан хөгжөөд маш их юмнууд өөрсдөө шинжлэгдээд байгаа шүү. Тэгэхээр энэ болгоныг сурж мэдэж чадахгүй байгаа хүмүүсүүд зориулсан яг энэ хуудас нь бүр үнэхээр бас хэрэгтэй юм лээ. Энэ дээр жишээлбэл те чи LinkedIn Learn ингээ яаж LinkedIn Learn гэж өөрөө юу вэ? LinkedIn гэдэг платформ нь өөрөө юу вэ? Энийгээ яаж хөгжүүлэх гэдэг юм чинь бүр энэ дотроо байдаг юм лээ. Тэгэхээр одоо LinkedIn-ээр ингээд connection үүсэх, ажилд ороход хэрэг болно лаблага хэлээд байдаг. Яг энэ яг юуны тухай яаж энийг хөгжүүлэх гэдэг тухайнууд чинь бүгдийг энэ дээр заагаа өгсөн мэт юм билээ. Таалагдсан юм аа нүг Google Photos, Google Doc. Одоо эдсүүд чинь бас нэг сайн мэддэггүй шүү дээ. Ингээд мэддэг ч юм бэ. Гэтэ яг яаж ажиллаад байгаа гэдгийг мэддэггүй шүү дээ. Зарим би ч гэсэн мэддэггүй л байсан л та. Тэгээ энэ яг ямар юм яаж аккаунт нэхийн tip map гэдэг ингээд бүх юмд нэгээ зааж өгсөн юм бас ингээд орчин үеийнхээ хөл нийлүүлж алхахад тусалсан нэг юм бас нэг хэсэг байна. Энэ бас гоё байгаа зү тэ. Энэ одоо арт крафт дуртай хүмүүс байвал энэ creative bug гэдэг бас яг энэ юу section байгаа байхгүй. Би энэ дэр чинь орчиж бас юугаар орсон байгаа. Номын сангийнхаа картаар ороод тэгэл энэ хараа одоо жишээлбэл өдөржингөө хүүхдээ гэртээ үлдээгээ явдаг ч юм уу өдөржингөө хүүхд нь одоо өвлийн амралтаар уйдаад байдаг ч юм уу тийм хүүхдүүд байвал одоо энэ crochet-г энэ нэг нэхмэлийн утас зүг энэ номын сангаас нь очиж зээлээ тэгээ энэ хичээлүүдэд суулгаад хүүхдэд тавьж өгөөд ингээд өөрөө зааж чадахгүй юм чадаж ингээд энэ хичээлүүдийн суулгаад тэгээ ингээд хүүхдүүдтэй юм зааж өгөөс юу яаж болно тийм ээ бүр айгуу гоё боломжтой тий. Тэгээ за тэгээд энэ амир хурдтай хөгжиж яваа энэ цаг үетэйгээ хөл нийлүүлж алхаад мөнгө цагаа хэмнээд бүх боломж ололцоогоо бүгдийн тултал нь ер нь ашиглаж явбал хэрэгтэй шүү дээ. Тиймээс ингээд өөрсдөө даачлаад чөлөө цаг гарвал тэр номын сан руу очоорой. Тэгээд хийж болох үзэж болох юмнуудыг үзээ судлаад яваарай. Тэгээд тэр их чинь маань хэлснээр бол нэг айгүй удаан хугацаанд ингээд суралцаал яваад байх боломж болцоо айгүйх байгаад байгаа байхгүй. Зөвхөн ингээд их сургууль юм биш, коллежийн яг тэр үеэрээ л биш, тэ тэр сургууль сурж байгаа үеэрээ биш. Ингээд long term ингээд ерөөсөө ингээд амьдралынхаа туршид суралцаад явах зөндөө боломж олцоо байгаа юм лээ. Тэгээд маш их одоо энэ нэг AI хөгжсөн ингээд бүх юмнуудтайгаа цаг хөл нийлүүлж алхахын тулд ингээд номын сангаас өгж байгаа бүх мэдээ боломж олцоог ашиглах хичээгээрэй. За баярлалаа. Баяртай. За тэгээд өшөө илүү гой мэдээллүүд хүргэхийг хичээнэ. За тэгээд би болохоор ер нь бол Канадад ингээд ажиллаж амьдраа 6 жил болж байна. Тэгээ өөрийнхөө өдөр тутмын
амьдралыг болон сурч мэдсэн жижиг сажиг юмудаа ер нь Instagram дээр ингээд шеэрлээд ингээд явдаг. Тэгээд та хэд намайг бас Instagram дээр дагаарай. Тэгээд Канадад дөнгөж ирсэн хүмүүс байвал бас Instagram руу мань ороод тавьсан хэдэн мэдээллүүдийг мань үзээрэй. Тэгээд ерөнхийдөө Канадын тухайн бас мэдээллүүдийг л сонсомоор байна гэх юм бол би плейлист ингээд Канадын тухай хүргэх мэдээлэлгээ бичсэн байгаа. Яг тэр ангилсан бичлэгүүдээс мань үзээд яваарай. За тэгээд комент бичээрэй, санал сэтгэлдээ хуваалцаарай. Өөр улсад амьдардаг хүмүүс байвал тэгээд танай улсын номын сангууд бас юм байдгүй. Тэгээд ерөнхийдөө бол бас Монголын минь номын сан бас өргөжөөд хилээд боломж бол айгүй хөгдөг байгаасаа гэж хүсэж байна. За тэгээд бичлэгийн минь дуслуулсанд баярлалаа. Баяртай. За тэгээ оюутан найз нөхдүүдтэй шинээр ирж байгаа хүмүүстэй хуваалцаарай.